Оройн цогцтой өнөөдрийнхөө гайхамшигт нэвтрүүлгийг танд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр шижээ маань нас бидэнтэй хамт байна. Сайн уу шижээ? Сайн байцгаана уу? За, өнгөрсөн 7 хоног яаж өнгөрөв? За, өнгөрсөн 7 хоног их адал явдалтай. Шинэ зүйлс хорсон, үзсэн тийм 7 хоног байлаа. Шинэ зүйлийг мэдэрсэн. Нэлээд гой дурсамжтай 7 хоног болж өнгөрсөн шүү дээ, тий? Тий, энэ дээрээ ерөнхийдөө яг юм үзье, харъя гэж бодож исэн. Энэ 7 хоног бол тэрэндээ бүтэн зориулж чадсан. Тийм байна. Тийм сайхан үзүүштэй 7 хоног болж өнгөрсөн. За, сонсоход гоё байна. За, тэгээс өнөөдрийнхээ нэвтрүүлгийг хүлээв үү? Мэдээж хэрэг бас юмд оролцож байгаа хүлээсээ эхлэсэн. Энийхээ тухайс бодоод. Юуны хувьд ер нь аягүй хүлээдэг болчих шижээ маань юу ярих болоо гэд. За, тэгвэл өнөөдрөөс сонсогчтой маань юуны тухай ямар номоор ярилцахаар шийдсэн бэ? Ерөнхийдөө би эхний дугаар дээрээ болохоор ерөнхийдөө том зохиолын тухай ярьсан. Америкта гэдэг бол бас жижигхэн зохиол биш. Ярьсан. Дараагийнх дээрээ болохоор би Жюль Верний номнуудын ерөнхий тухай ярьсан байлээ. Тэгээ одоо ингээд бодсон чинь заавал тийм том зохиол гэлтгүү. Хүүхдийн үлгэрийн номноос юу сурч авч болдог вэ? Хүүхдүүдтэй үлгэр уншиж өгөхдөө хүүхдүүдэд үлгэр уншуулахдаа тэднээс одоо тий ямар юм сургаж болох вэ? Юу сургаж болох вэ гэдэг талаар ихэдөө ярилцъя гэсэн зорилготой орж ирсэн байгаа. За тэгвэл үлгэрүүд сонгосон байгаа юм байна шүү дээ. Ямар үлгэрүүд сонглоо? За үлгэрийг сонгосон байгаа. Эхний ээлжинд би алтан загасны үлгэрийн тухай. За тэгээд хүүхдүүдтэй уншиж өгснийхаа дараа тэднэрт энэ үлгэрээс юу сургаж өгч болох вэ гэдэг талаар. За тэгээд манжингийн үлгэрийн тухай ихэдөө бодож ирсэн байна. За яагаад яг энэ хоёр үлгэрийг сонгосон бэ? Яг юу хуваалцъя гэж бодвоо? За ерөнхийдөө бол энэ үлгэрүүдийг хүүхдүүдийг бага байхаас цэцэрлэгээс нь ахуулаад заадаг. Одоо манайд 2 настай хамгийн дөрөнд манжингийн үлгэрээ зааж өгсөн байсан. Тэгээд яагаад тэр зааж өгсөн тухай бас их бодсон. За тэгээд алтан загасны үлгэр ч гэсэн хүн болгоны мэддэг тийм үлгэр. Тэгээд энэ үлгэрээс хүүхдүүдтэй юу зааж өгч болох вэ? Хүүхдүүдний номоос юу авч сурч болох вэ? Үлгэрээс гэдэг талаар их бодсны одоо эцэст энэ номууд үлгэрүүдийг сонгосон байгаа. За. Миний хувьд ч гэсэн яг багтаа аль алийг сонсож номоор ч гэсэн зургаар ч гэсэн одоо уншаад тэр үед эцэрлэгтэн ч уншиж чадахгүй шүү дээ. Уншуулаад зургийг хараад одоо ингээл өөдөхгүйгээр аягүй их дахин уншдаг ч гэжтэй уншуулдаг. Зургийг дахин үзэж заримдаа өөрөө нэмж зохиодог байсан үлгэрүүд. За тэгвэл өнөөдөр шижрээгийн маань хувьд яг энэ үлгэрийг бас юу гэж ярих боллоо? Ямар өнцгөөс нь ярих боллоо надад хүлээлттэй байна. Тэгээ бас хамтдаа шинэ зүйлийг олж харж болох юм. Бас яг хүүхдүүдтэй бас нэмж өгөөг хуваалцах хэрэгтэй байдаг юм бас ярилцаж байна тийм. Ерөнхийдөө манай дүү болохоор ийм дүр зургуудыг л хийдэг. Одоо ингээл нэгнийхээ одоо цэцэрлэг дээр нэгнийхээ ардаас татаж залгаадаг ч юм уу тийм. Бөөнөрөө зэрэгцээ зогсож байгаа нэг шкаф энтрээс татаж тиймэрхүү байдлаар тоглодог. Тэгээд тиймэрхүү зүйлүүдээс магадгүй эв нэгдлийн тухай бид нар бас сурч болно. Хүүхдүүдийн тухай зааж өгч болно. Эв нэгдлийн хүч гэдэг одоо ямар нэгэн амжилтанд хүрэхэд ямар их ач холбогдолтой байдаг вэ тийм. Нэг одоо өвгөн одоо эр хүнээр төлөөлүүлж харахад эр хүн ганцаараа дийлэх байхад тэр хулгана хүртэл те ирэхэд ямар их хүч нэмэр болж тэр амжилттай одоо манжинд атж байгаа хүн амжилтанд хүрж байгаагаар зөвлөж болно. Тэрүүгээр одоо жижиг гэлтгүү хүмүүстэй ямар их тусалж болдог вэ гэдгийг ийм одоо те жижиг зүйлээс ч гэсэн ингээд харж авах боломжтой. Чиний яг энэ талны чухал гэдгийг банк хамтолноороо ажиллаж болдог чухал гэдгийг бас яг хизээ хамгийн анх мэдрөв. Ерөнхийдөө бараг ухаан орсон цагаас л хойш юм. Одоо ер нь бол үгүй яхаа би өөрөө санахгүй байгаа ч гэсэн хамт олон гэдэг бол маш чухал зүйл. Яг хөө гэр бүл гэдэг чухал зүйл ч гэсэн гэр бүлээс илүү хамт олон гэдэг. Яг хөө бидний чухал сурах зүйл ихтэй газар нь хамт олон гэж би өөрөө боддог. Яг тэгвэл одоо гэр бүл гэхэд одоо гэр бүлийн хүмүүжил одоо шүтдэг шашин
иддэг хоол тиймэрхүү зүйлүүдийг бол ерөнхийдөө daily тэ өдөр болгон одоо харж үзэж байгаа бол хамт олон гэдэг хамт олон шинжлэгддэг шинэ хүмүүстэй танилцсан тэр болгон бидний хамт олон болно. Тэр хүмүүсээс бид нар юу сурч авч болох вэ? Хүн болгон өөр бодолтой тэр хүмүүсийн бодлыг бас одоо зөвөр одоо өөр дээрээ яаж буулгаж авч суралцах вэ? Тэр зүйл бол хамт олонтой очирсан цагаасаа хойш байсан гэж би бол өөрөө бодож байна. Тэгвэл магадгүй гэр бүл дотор бол мэдээж тэрний цаана цэцэрлэгт ороод энэ зүйлийг мэдэрсэн гэж ойлголоо зөв. Гэр бүлтэй ингээд хорилж хашираад уйлж унжаал гүйжидэг өгч гин цэцэрлэгт орж ирээл баах өөртөө адил хүүхдүүдтэй очирхад би одоо ямар байсан мэдээж санах байлаа юм л та гэхдээ бас өөр л байсан баг. Тийм. Хизээ найлын том билээ. Би айлын том. Аль дараа нэг дүүтэй. Дараа 2 дүүтэй. Одоо 7 сард 3 дахь нь гарна. Вау, тийм баяр хүргэе. Тэгвэл шижээ маань айлын ганц хөөхөд байхдаа цэцэрлэгт явбал гол дүрэн байж байгаа. Гин цэцэрлэгт орсон чи бөөн гол дүрүүд туслах дүр болсон байх юм шүү дээ. Ерөнхийдөө тиймэрхүү сэтгэл төрсэн байсан. Хизээ яг хамгийн сүүлд чамд үнэхээр энэ баг хамт олонны хүчээр би болсон амжилт шүү гэдгийг мэдэрвэ. Юун дээрээс? Ерөнхийдөө мэдээж тиймэрхүү зүйлийг өөрөөсөө кайф авдаг, хийхээрээ кайф авдаг тиймэрхүү зүйлээс илүү их мэдэрдэг баг. Тэгээд яг хоо би энэ бол том амжилт биш л дээ. 2 жилийн өмнө би ерөнхийдөө өөрөө волейбол спортод их дуртай, хайртай. Ерөөсөө тэг үгүй гэж хэлж чаддгүй. Найз залгал. За заалаа тоглоё гэж тэнгууд ямар ч одоо ажилтаа байсан. Эсвэл мөнгө төгрөггүй ч байсан те. Чухал ажил шил тэрийгэ зохицуулаад мөнгө төгрөггүй болоос тэрийгэ те яаж хийж байгаа зохицуулаад ерөнхийдөө бол яаж хийж байгаа болгодог зүйл. Энэ бол бидний хийх хобби гаргадаг сэтгэл баг. Тэгээд бид тийм болохоор волейбол спортод их дуртай. Тэгээд тэрүүгээрээ хичээлдэг. Тэгээд ерөнхийдөө тэр хичээлж эхэлснээс хойш би найзуудтайгаа манай ангийнхан хичээлдэг. Тэгээд тийм болохоор тэд нартайгаа цуг ямар нэгэн тэмцээнд ороод тий ямар нэг жижигхэн ч гэсэн амжилт үзүүлэх юмсан гэж хүсээд ерөнхийдөө сургуулийнхаа тэмцээнд яг тэр найзуудтайгаа хүсэжсэн найзуудтайгаа хамт ороод сургуулийн тэмцээнд хүрэл медаль авч исэн. Тэр л одоо миний одоогийн байдлаар бол хамгийн дурсамжтай. Тэгээд хамгийн их тийм хамт олонны хүчийг мэдэрсэн тийм зүйл байсан. Бид нар ч одоо нэгээ зоригжуулна, бэлтгэн. За тэгээд ядарх үедээ нэгэндээ массаж хийж өгнө. За заримдаа шөндөө цуг хоноо юм ярьж хоноо. Тэр үед би хамгийн ихээр мэдчихсэн да. Биш бас тэгээд нөгөө таагаар эхлээд нэг өвгнөөс хэлдэг үйлгэр маань тууштай байдлыг бас өмнө нь умаартаагаас ярьжсэн. Тэгээд тууштай байдал бас надад санагддаг л да. За болохгүй нэг орхиж болох юм. Ингийн наашир гэж байгаа. Тэгээд ингээд бол охин надад дуудаад гэх. Тэг. Хэдээ бол бас үлгэрээ сурах юм ихтэй. Үзэгч юм ихтэй. Тийм учраас энэ үлгэрийн номуудыг хэдээ сонгож орж ирсэн. Өөрчнүүдийг манжингийн үлгэрээс бас шинээр за магадгүй том болсон хойно бодож байгаад ч юм уу эсвэл дүүдээ уншиж өгж байгаад ч юм уу мэдэрсэн тийм зүйл байдаг болохоор зааж. Ерөнхийдөө би өөрөө одоо ингээд харахгүй байгаа ч гэсэн өөрөө том биетэй. Тэгээд тийм болохоор тийм хүнийг бас хараад гадна талаас нь хараад юу яадаг одоо за энэ одоо жул тий хөр байна даа гэж одоо бас хардаг. Эсвэл энэ мундаг хүн байна даа гэж хардаг. Тэгээд ерөнхийдөө энэ үлгэрийг бас ингээд судалж үзснээс хойш ерөнхийдөө том биетэй, жижиг биетэй, ухаантай эсвэл одоо юм сураагүй хүн байсан ч гэсэн ямар нэгэн зүйлд тос дэмэр хүч болж чаддаг. Гэдгийг ерөнхийдөө бол энэс бол маш сайн ойлгож байсан. Хичнээн хулган байсан ч гэсэн хулган байгаагүй тэгээд давтаад бас гарч ирэхгүй ч байсан юм билүү тий. Тий, яг үнэ. Тийм шүү. Тэгээс энэ үлгэрийг хахад бид нар бүгдээрээ л манжинж гэж мэддэг, өвгөн, энгэн, охин гэл ингээл бүх дөрүүдээ мэддэг. Тэгвэл чамд магадгүй
дахиж шинээр бичиж гэсэн саналыг тавиад өөрчилж болноо. Гэвэл чи юм өөрчлөхөөр л юу яаж өөрчлөх вэ? За ерөөдөө юм үлгэрийн номыг ингээд олон нийтэд уншдаг юм үлгэрийг бас багийн хүн зохиогоод тэгээд одоо юм хүүхдэд уншиж өгөх ёстой номны чагсаалтанд бас оруулдаг биш болохоор энэ бол бас том цохилттой дүүц хөрц хэмжээний зүйл л дээ. Тийм учраас бас надад би бас ингээд өөрөө энэ номноос юм нэмэхээсээ илүү надад сурсан юм маш их уу. Тийм учраас бас надад энийг тийм өөрчлөе гэсэн юм бол надад байхгүй. Тэрнээс өшөө илүү судлаад өшөө илүү зүйлийг гаргаж ирж болохгүй л гэсэн талаас харна үхээс ш. Тийм юм бол байхгүй. Шинэ үлгэр өөрөө тавчруу тодорхой бас айгүй олон утгыг бас гүнзгий утгыг агуулдаг тийм. Тэгэхээр чиний хувьд бас яг өөр бас миний асуугаагүй нэг ярьчихсан гэсэн зүйл юу байна? Ерөнхийдөө бол надад ерөнхийдөө үлгэрийн хамтыг ярьсан. Тэгээд менжин бол жижигхэн байдаг. Вэд амьдрал дээр үлгэр дээр бол маш том зүйрлсэн байдаг. Магадгүй тэрүүгээр бас хүний хийж болох зүйл. Магадгүй та ингээд нүдэрээ хараад те. За энэ нэг мод байна. За энэ мод нэг 5 метр л урган үзэж харж исэн мод нь те. 30-40 метр өндөр том ургаж болно. Таны ингээд за би одоо ингээд те гитар тоглоод сурчвал дараагийнхаа зүйлийг сурж болно гэж харж исэн бол та магадгүй те олон улсын хэмжээний дуучин те гитартай дуучин болоод явж иж болно те. Тэгэхээр заавал ямар нэг зүйлээр хязгаарлах талгүй. Тийм болохоор тууштай хийсэн зүйлдээ үнэнч байх хэрэгтэй. Тэгвэл бас тийм жижигхэн менжин биш. Тийм том олуулаа татаж хийж гаргаж ирэх үед тийм том менжин одоо амжилттай зөвлөлтэй. Тийм том менжинтэй болж болох юм аа. Бүр төсөөлөгдчихлээ. Ямар ч байсан. Баг хамт олондоо тууштай явна. За. Тэгвэл дараагийнхаа үлгэр рүү орох уу? За, алтан загасны үлгэр байгаа. За, алтан загасны үлгэрийг бол за бараг шууд хэлэх юм бол өөдтлээ сонсдог. Тэгээд хүн болгон бараг зарим бараг те мэддгүү мөртлөөсөө мэддэг ч юм уу одоо юу мэрэн те. Тэгээд киног нь үзээгүй мөртлөөсөө нэг тийм мэдээд идэг юмнууд хүмүүс байдаг шүү дээ. Тэрэн шиг бараг алтан загасны үлгэр бараг тийм бах гэж бодож байна. Хүн болгон бараг ямарваа нэгэн аргаар мэд сонсоогүй ч гэсэн те төсөөлөл нь байдаг. За нэг юм хоёр байдаг, алтан загас байдаг, тэгж дуустдаг гэд. Тийм болохоор энэ үлгэрийг бас сонссон байгаа. За тэгээд ерөнхийдөө энэ үлгэрээс юу хэлье гэж бодсон бэ гэхээр хүний шунал, за тэгээд хүндлэл, за тэгээд мэдээж хэрэг энэ бараг би байнга л ярьж явах шиг байна. Үнэнч байдал тооштой байдал гэдэг зүйлүүдийн тухай энэ үлгэрээс бас гарч ирэхээр ирсэн байна. Тэгвэл ямарсан 4 юм хэллээ шүү дээ, тийм. Үнэнч байдал, тууштай байдал, шудраг байдал. За тэгвэл нэгээр чамд айгуу чухал байгаа учраас чи нэвтрүүлэг болгон дээр том зохиол ярьсан ч жижигхэн үлгэр ярьсан ч яриад байгаа хаа гэж бодож байна. Тэгэхээр чи яг эдгээрийг чиний хувьд яагаад чухал вэ гэдгийг бас өөрийнхөө байшаанаас хуваалцаж. Ерөнхийдөө би энэ нэвтрүүлэгт бас номны сурталчилгаа хийх гэж бол ороогүй. Тэгэхээр мэдээж хэрэг энэ номноос хүмүүст юу хүргэж болох вэ гэдэг талаас илүү харж ирсэн болохоор ингээд үлгэрийн номн дээр сүултээ дуусч байна. Үлгэрийн номноос ч гэсэн сурах юм ихтэй гэдгийг одоо ингээд харуулах зорилгоор ингээд юм хэд. За энэ нь болохоор эмгэн үг хоёр байдаг. Нэг жижигхэн байшинд таавар байшинд ойлгох амьдрдаг эмгэн үг хоёрны ядуу амьдралтай эмгэн үг хоёрын тухай гардаг. Өвгний загасчин эмгэнэн тэгээд гэртээ юм яриад байж идэг. Тэгээд өвг нь одоо хүндлэлийн тухай, за шунлын тухай байдаг. Нэрээ. Энэ нь бол ерөнхийдөө эмгэний дүр дээрээс шууд илт харагдаж байгаа. Одоо тэгээ үг гэдэг чинь одоо шунал их төв шулан болно. Одоо ингээ сайн сонсох юм бол энэ үлгэр дээр эхлээл нэг твшээ шинжлэгээд тэгээл нөгөөдг нь ингээл хүн чинь нөгөө нэг шуналдаа хандж цадахгүй болоод эрэнгуутаа чи энэ байшин гогоо юу болов. Чи тэгэл байшинг нь гоё болгоод ирсэн чи ийм байшин байх те. Өвшөө том гоё байшин болов. Сүүлдээ мар тааштай болгонгуудаа би ер нь
хаан хатан маан болмоор байна. Тэгэхээр намайг үзэсгэлэнтэй болгох гэх. Тэгээ нөгөө үзэсгэлэнтэй болоод тэрэндээ одоо үзэсгэлэнтэй мундаг том байшинтай зарц болоодтай мундаг хүн болчихж байгаа шүү. Тэгцэл хаанч чадахгүй одоо би хатан одоо ван болмоор байна гэх. Тэгээ сүултээ хатан хаан. Сүултээ би энэ одоо тий газар дэлхийг захирч ханахгүй байна. Яс тэнгис далайг бас захирмаар байна. Тэр алтан загсыг зогсгсон газарт нь зогсож яв гэсэн газарт нь явуулмаар байна. Одоо энэ бол хүний шунал ямар аимшигтай зүйл вэ гэдгийг харуулж байгаа. Энэ бас хүн болгонд хэлэх ёстой зүйл. Одоо үед бол хамгийн хэцүү асуудал одоо шунал гэдэг зүйл болчиход байгаа учраас энэ би заавал дурдъя гэсэн зорилготой шийдсэн болж ирсэн. Тийм болохоос эндээс тийм шунал ихтүүлдэ шулан болно гэдэг үгийг бас маш сайн сурч авах боломжтой. Тэгээд тэрийг хэрхэн сайн засах уу гэдэг нь хүний өөрийнх нь бодлоос шалтгаална. За тэгээд дээрэс нь хүндлэл гэдэг асуудал. Хэдий тэр эмгэнэн тэр үгнийг загнаад чи ингэдэг би ингэмээр тэгмээр гэдгсэн ч тэр үгэн очих болгондоо нэг үгээ маш одоо хилдэг байгаа. Тэр нь болохоор алтан загас минь ингээд өршөөлийг танаас гуйж байна гэдэг. Энэ болохоор өвгөн бол энэ эмгэнийхээ шунлыг бол мэдсэн, ингэх ёсгүйгээ мэдж байгаа ч гэсэн даргагүй ихэнд хийж байгаа. Тэгсэн ч гэсэн тэр одоо өвгөнд хүндлэл яваад байгаа байхгүй. Имэйл одоо имэйл хүндлэх тиймэрхүү зүйлсүүд ерөнхийдөө харагдаж байгаа. Тэгээд очих болгонд нь далайн ширүүссэн байдаг. Одоо энэ хүний юм хязгаарыг харуулж иж болно. Одоо та одоо манжингийн үлгэр дээр ярьсан шиг томыг юу яаж болох ч гэдэг мөрөөдөг ч гэсэн заримдаа хүний хязгаар гэж толдог. Одоо хүсэл эрмэлзэлт бол хязгаар гэж байна. Материалын баазд бол ямар нэгэн зүйл хүн хязгаарт хүрдэг. Тийм учраас тэр хязгааруудыг ус тэр далайн давлгаа үзүүлж иж болно. Тэгээд тэр өвгөн очих болгондоо маш их хүндэтгэлтэй харьцдаг. Тэр хүндэтгэлтэй харьцных нь хариуд ч юм уу эсвэл загас нь угаасаа тийм ч юм мэдгүй л дээ. Гэхдээ заавал тэр загас гарч ирээд хэдий одоо тий тэр далайг бол одоо хийсэн зүйлсээр нь зүйрлж байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэн буцаж гарч ирээд ядарч ийсэн ч юм уу байсан ч гэсэн тэр өвгний хуйлтыг одоо хэлсэндээ хүрч ийн гэсэн үг. Алтан загас чинь баригдаа тавигдахдаа хэлдэг шүү дээ. Хүслийг чинь бие үүсний чинь биелүүлээ гэдэг. Энэ бас тэ үнэнч байдал хэлсэндээ хүрж ийн. Хэлсэндээ хүрэх ямар чухал зүйл вэ? Ямар хэцүү байсан ч гэсэн тийм. Тэр далайн давлгаа магадгүй тэр загасны хүчин зовлон эсвэл ямар нэгэн зүйлийг зөөрлөж ийсэн байдаг. Тэгсэн ч гэсэн тэр өгөнд хэлсэн үгэндээ хүрээд тэгээд гарч ирэхдээ буцаагаад өвдөсөн тийм. Харцахтаа чи ямар ядаргаатай юм бэ те ямар их зүйл өстэй нөгөө чи нэг юм аа тэр шиг биш гарч ирээд танд одоо юу хэрэгтэй вэ өвгөн ах маань буцаагаад өвдөсөн хүндэтгэлтэйгээр харьцдаг. Одоо мэдээж хэрэг бас өнөөдөр ч гэсэн ерөнхийдөө бол иймэрхүү шаардлагатай ярих зүйлүүд бол маш болно. Одоо ингээд те Улаанбаатарт явж байхад одоо хамгийн наад зах нь ихэд л те автобусанд ороод буруу хараа суудаг те жирэмсэн үний хөгшин үний суудал дээр очиж суучаал хөвчөө зүвчээ. Яг хөө энийг сүүлийн үед бол би багасч байгааг бол маш сайн анзаарч байгаа. Гэсэн ч гэсэн мэрсэр байдаг. Тийм байхгүй бол үнэхээр сайхан тийм үстэй. Тийм учраас бас тиймэрхүү зүйлсүүдийг хүүхдэд одоо ингээд дөлгөр уншиж өгөхдөө бага наснаас нь сургах боломжтой гэдгийг бас хэлэх зорилготой. Наснаас эхлээд ер нь хүндлэлийг сургаад хамтдаа хүндлэлтэй нэг юм бүтээцгээе. Ааха. Энэ зүйлийг бий болох юм бол энэ бас Монгол улсын хүндлэлийн хэмжээнд маш том амжилт. Тийм шүү дээ. Энэ бол одоо би одоогоос хамс ингээд гадны хүн ирээд гадны нүдээр харахад ч гэсэн энэ бол мэрсэр байдаг л зүйл. Тэгэхээр хаасаагүй л энэ бол одоо хэрэгтэй зүйл юм байна гэдгийг ойлгож байгаа. Тийм учраас энэ зүйлийг хэлье гэж бодсон байгаа. Яа, за гуравт нь. За гуравт нь хэм бол мэдээж хэрэг нөгөө нэг яриад байгаа үнэнч байдал. Үнэнч. Үнэнч. Ааха. Тэр үгэнд одоо харах юм бол тэр эмгэнээс бол одоо залхаж шүү дээ.
Бэлмоор Бэлмоор юм аа тий. Ч хүн шүү дээ тий. Тэр үчин үгэнд бол ядаргаатай санагдаж байгаа. Тийм шүү дээ. Сүүлд нь тий үгнийг бол тий одоо адууныхаа жишээнд ойлгодог байсан ч гэсэн тэр бол их миний эхнэрээ тий миний мо одоо нэг чавганцаа гэдгээр чавганцаа яах вэ? Тэр бол одоо их одоо тэр эхнэртэй үнэнч байгааг бас харуулж байгаа. Их тал. Одоо тэгээ одоо үнэнч шийсэн болоо чи ядаргаатай. Би одоо чиний хийснээ одоо хийхгүй те өөрийнхөө хүслийг магадгүй би өөрөө сайхан залуу болмоор нэг явж хийж болох байсан шүү дээ. Гэтэл эхнэртэй үнэнч хайртай байсан учраас эхнэрээ хүндэлдэг учраас хэдий тийм айж цан гарч исэн ч гэсэн эхнэртэй үнэнч байгаад байсан учраас хүслүүдийн тухайн үед нь хэцүү байсан загастай те талдан загсанд хэлэд хүндрэлтэй үедж байсан гэсэн те тэр шуурга болоод байсан ч гэсэн хэлж яана гэдэг бол тэр бол үнэнч байдал. Одоо үед ч гэсэн те ингээл бас ингээл харах юм бол одоо үед ч гэсэн үнэнч байдаг зүйл бас хэрэгтэй. Яг хоо өвөө эмээгийн үед бол гэр бүл салалт гэдэг зүйл бол ихэд бол байгаа. Одоо үед тиймэрхүү зүйл бол одоо бараг байдаг юм шахав болчиход байна. Тэгсэн юм уу те салсан юм уу? Тэр бол бас маш буруу зүйл. Тэгээ заавал хайр дурлалж хэлдэг найз нөхдөдөө өмнөж байна гэдэг. Энэ бол өөрөө маш чухал зүйл. Тэгээ бүр өөртөө үнэнч байх гэдэг чинь юм чинь. Дөө ингээд те. За дэглэмээ барья. Тэгээд одоо тийм бол за дэглэмээ барья гэж тэгдэг. За одоо тэг хамгийн одоо хүн болгоны инээд алддаг. За яг маргааш таслах гэдэг. Тэр бол бас өөртөө үнэнч биш байгаа юм. Тэгэхээр тэр нь тэгээ сүлдээ одоо 1000 хэд хэвлэлээ. Тэр чинь бүр даадал болчдөг гэдэг юм шүү дээ. Болохоор айл болох өөртөө үнэнч байгаа л айл болох тэмцэл гэсэн тохиолдолд зорилготой. Тийм учраас үнэнч байдаг гэдэг зүйл бас маш олон зүйлд их чухал хэрэгтэй. Амьдрал үнэнч байдлыг харуулсан хүн гэвэл үлгэр жишээ болдог хүн чинь хэн байдаг вэ? Мэдээж олон хүн байгаа хэл та. Тэр дундаас би үнэхээр яг энэ үед ямар үнэнч юм бэ гэж одоо бодож исэн. Одоо магадгүй бас биширчээсэн ч юм уу те үнэхээр уулга алдаж хүлээж өгсөн хүн байгаа юм. Ерөнхийдөө бол тиймэрхүү зүйлсийг бол мэдээж бид харж хажуудах хүнээс ч гэсэн харж үзэх боломжтой. Тиймэрхүү зүйлсүүд бол маш олон. Ялангуяа би өөрөө спорт төрөлтэй учраас спортын хүмүүсийн гаргаж байгаа амжилт. Спортын хүмүүс чинь те 2-3 настайгаас хойш бэлтгэл хичээлээ хийдэг. Тэгээд тэр бэлтгэлдээ үнэнч те бэлтгэлээ таслахгүй хийгээд сүүлдээ ямар мундаг амжилтанд хүрсэн бэ? Дэлхийн хэмжээний мундаг тоглогчид болсон бэ? Тэр зүйлүүдийг одоо харж биширч даган дуурайхыг ерөнхийдөө бол ирэмэлцдэг. Тийм зүйлүүд бол адуу хүмүүстэй утардаг. Эдгээр нэг одоо хөдөлмөрчний харигчныг харж байгаагаар хүн болгон тий байр гооч ингэж тэгж муу айн ч юм уу. Тэгэл эсвэл нэг хүүхэд нь муу сураад хахад энэ муу сурдаг одоо энэ өөдлөхгүй дээдлэхгүй. Тэгэхээр тэр бол маш буруу асуудал. Хүнд даган дуурайх хүн гэж бас заавал байх ёстой. Тэр хүмүүс хөвчлэн аав ээжийг гэж хариулдаг. Гэтэ тийм байж болно л доо. Гэтэ тэрнээс бас илүү цаадахыг харж авах хэрэгтэй. Тэрэнд бол гэхдээ судлах хэрэгтэй. Одоо нэг хүнийг одоо биш гэдэг ч одоо юу хийгээд одоо ингээ юу хийгээд байгаа ингэдэг үү. Тийм зүйлүүд бол байж болно. Тийм учраас хичээл зүтгэлтэйгээр тэр хүнийг судлаад судалж үзснээр энэ хүн ийм юм хийсэн байна гэдэг. Тиймэрхүү одоо тийм даган дуурайж биш их зүйл бол маш байна. Ноц биш бол чиний рол модель, одоо рол модель нь хаж яриад байна шүү дээ. Чиний рол модель чинь хэн бэ? Ерөнхийдөө бол миний рол модель за тиймэрхүү яг тоочны нэг хүн гэж байна. Спорт дундаас. Спорт дундаас мэдээж хэрэг би бол амжилтанд хүрсэн хүмүүсээс л одоо харж байгаа. Тийм. Одоо волейболынханд бол би Бразилийн багт хамрагчтай бол бүгд тэрийг биширдэг. Яагаад гэвэл тэд нар
ерөөдөө орчин нь одоо тийм Бразил ч ерөөдөө волейбол их тоглодог тийм орчинтой ч гэсэн бид нар тийм одоо ингээд судлах юм бол багасаа спортоор хичээлсэн, зовлон зүтгүүрийг туулсан. Бидний тийм ч гэсэн их спортоор орохыг хичээлсэн. Бразилийн баг тамирчид бол бүгд тийм хүмүүс. Магадгүй би бос магадгүй Оросыг ч юм уу, Хятадыг ч юм уу, Америкийг бас сайн мэдгүй. Гэхдээ бас тийм хүмүүс байдаг. Тэгэхээр туртаа зүйлээсээ тийм гол мэдээлэл гаргаж ирэх юм бол зүгээр. Тэгээ бас яг нэг хүнгээ тоочмж болох. Одоо нэг хүнгээ тарчдаг нөгөө үнэн те бизнесийн хүн байгаа л бизнесээс одоо маш том амжилтанд хүрээдэг гэтэл та бизнесийн тийм одоо юу гэж болно шүү дээ. Ирээдүггүй те юу гэж тэгээд жишээл одоо спорт руу ч юм уу урлаг руу ч юм уу орох гэдэг тэгтэл тэр биширдэг хүн бизнесээ хийгээл уриалаад байдаг. Тэгээд бас тал руу тийм зөгцөх үүднээс тал руу бас тийм олон хүмүүсийн сайн талуудын одоо дүүгээсээ ч үйж болно. Дүүгийнхаа сайн талыг хараад тэр ч одоо рол мэдээ суралцуул зорилготой байгаа шүү дээ. Заавал биширэл энэ мундаг гээл одоо тэгэл алга ташаалыг соол хийж байгаа юм биш. Алга ташаад байгаа алга бүхэн. Хамгийн гол нь тийм хүмүүсээс сургал зорилготой байдаг учраас бид тийм хүмүүс хэрэгтэй байдаг. Тийм учраас ерөнхийдөө тоочны хүн бол байхгүй гэж хэлж байна. Зөв юу л сурахад бэлэн хүмүүс хинээс сурах юм байвал бүгдийн сурах гэсэн одоо тийм. Очлогоо суруулаа ингэж болж байгаа бүднээр суруулахаар. Ер нь сүүлийн үед нийгэм дэгээ тийм болчихжээ. Айл болох хүмүүс ч мэдээлэл 900 юм болохоор мэдээллээр айгуу цангадаг болчих. Тэгээд дээрээс нь яг тэр мэдээлэл айгуу сайн шүүж чаддаг чадвар айгуу хэрэгтэй болчих. Тийм болохоор учир зүггүй одоо нөгөө Facebook одоо майжл гэж ярьдаг муухай тий. Facebook үзэл, Twitter үзэл, Instagram зурнууд үзээд суухаасаа илүү хүн үнэхээр өөртөө хэрэгтэй гэдэг нэг үе бодвол боддог болчих. Харсан болгоно ширэлгээ бас болчих. Тийм үү. Бас их хүн асуудал шүү бас. Онлайн бизнес вэрсээр хүмүүс ажиллаж байна. Ер нь бас сайжирч байгаа гэдэг үднээс бас тийм бас ярих байна. За тэгвэл дөрөвдүгээрт нь юу байлаа? Тууштай байсан. Тийм тууштай байдал, өмнөж байдал тууштай байдал. Тууштай байдал гэдэг юм хэд бас л байнга л яригдчих. Тийм юу ярьсан юм чи одоо нэг төлөөнүүлээ. Яг энэ үлгэр дээрээс харах юм бол эмгэн бас тууштай байна. Шуналтай ч гэсэн. Тэр шуналтай бол тууштай байгаа байхгүй юу? Өвгөн ч гэсэн тууштай. Тэр хамгийн гол тууштай байгаа дүр бол тэр загасны дүр. Хийсэндээ өрөөлэн. Тууштай байгаад нь шүү дээ тэр чинь хийсэн зүйлтэй. Эдийн өөрт нь хэцүү гаж гэсэн тууштай байдал. Тэгээ сүулт нь те магадгүй тэсгэл нь алдарсан байж болно. Тэглэж тэр хүртлээ тууштай байсан гэдгийг харж үзэх боломжтой. Тэгэхээр ерөнхийдөө хүмүүс одоо эцэг эхнэр ерөнхийдөө анзаардаг л да. Хүүхдүүдтэй том номнууд аваад өгчдөг. Жохон байхад нь шууд хэцүү. Тэг яагаад юм гэхээр одоо за зарим нь бол те үг сор гэдэг, зарим нь болохоор чи одоо ингээд юм хүүхдийн ном уншаа чи дээдлэхгүй, өөдлөхгүй том ном уншуул чи одоо юм том хүн болно ухааны юм ярих гад. Би тэрийг ерөнхийдөө буруу гэж боддог л да. Тийм учраас юм үлгэрийн номноос таал өөрөө зааж өгнө гэхээс биш магадгүй би одоо том болцсон тийм ч гэсэн одоо ингээд тэгжиж л одоо энэ үлгэрийн номнуудаас ийм зүйл байдгийм байна гэдгийг ойлгож авч штэ. Тэрнээс манай дүүнэр бол бас тэгж бодохгүй штэ. Тэр 4-5 настай дүүнэр ямар гоё юм бэ? Мондаг өвөө байна гэх. Ямар гоё том байж юм бэ гэж харна гэсэн шинээс бол тийм зүйлүүдийг харахад бол бас хэцүү. Тийм учраас хамгийн гол нь хэлэх гээд байгаа зүйл ихээр хүүхдүүдэд уншуулаас гадна хүүхдүүдтэй өөрөө уншиж өгөөд уншиж өгснийхаа дараа тэр зүйлээ тайлбарлаж өгдөг. Ойлгох нь гэж. Тийм. Тэр ойлгуулна гэдэг дээр бас маш том зүйл нэг байгаа. Тийм. Өөрөө ойлгоогүй гэж те. Хүүхдэд хүнд ойлгуулна гэдэг чинь бас хэцүү. Альсвал буруу ойлгосон байж болно. Тийм болохоор бас өөрөө сайн тунгааж бодох хэрэгтэй. Юм зааж сургаж өгөхөөс өмнө. Одоо та ингээл те математик дээр чинь ингээл за 2 дээр 2-ыг нэмээд сайн чивлээ. Хүүхд асуугаад байдаг. 5 билүүдэг. 5-ыг заагаад өгчдөг. Нөгөөтөнд 4 байдаг. Тэгээ өөрөө судлаагүй эсвэл мэдэхгүй ч юм уу. Тэгэхээр манай энэ зүйл судалгаа хэрэгтэй. Үлгэрийн ном ч гэсэн юм сурч судлах юм хэрэгтэй. Ярьж өгөхдөө та хүүхдтэй зөв зүйлүүдийн та зааж өгөх хэрэгтэй. Гадгүй энэ эмгэн шиг бай те. Тууштай яваалаа ингээл одоо ингээд баян болж юм уу. Тэгж зааж өгч бас
хамаагүй бол тийм байж байна. Тэр Тэр талаас нь биш. Илүү зөв талаас нь зааж өгөх. Тийм эцэгчүүдэд бас юм үзүүлж байгаа. Заавал том ном гэлтгөө хүүхдэд үлгэрээ номноос зааж өгөх юм их байдгийн шүү. Заавал өөрөө уншуулаад тахгүй. Зүгээр л унтахт нь уншиж өгвөл тал хүртэл уншиж өгвөл унтчихдаг шүү дээ. Тэр зүйлийг хамарсан зүйлийг тайлбарлаж өгдөг. Тэгвэл бас магадгүй хүүхдүүд нь ирээдүйд ном унших сонирхолтой болж болно. Өөрөөр маш олон талын ач тустай зүйл. Улирын төгсгөлийн тухай асуумаар байна л да. Улирын төгсгөлийг чи юу гэж боддог вэ? Ерөнхийдөө бол улирын төгсгөлөө ерөнхийдөө л ижлэх мэдэг шүү дээ. Амар сайхандаа жаргаж гэдэг шиг. Ялангуяа алтан загсны улирын төгсгөлийг одоо нэг кинон дээр ч юм уу ямар нэгэн байдлаар happy ending, bad ending гэж ярьдаг шүү дээ. Тэрэн дээр Энгийн үлгэр дээр бол ажиглалтай төгсөж байгаа. Эхлэхдээ зорилготой эхэлсэн, дуусахтаа зорилгоо биелүүлж дуусж байгаа бол алтан загсны үлгэр дээр бол өөр. Үгэн азар ундаг шидтэй загас барьдаг. Тэгээд тэр загас нь хүслийн биелүүлдэг. Эмгнээсээ болоод буцаад анх ихсэндээ очдөг шүү дээ. За тэр мундаг орд харш эзэмшил газар зарц боолоод байна. Заал нөгөө эвдэрхий дэвштэйгээ нөгөө эмгэн сууж байгаагаар дуустдаг. Энэ бол бас мэдлэлтэй амар сайхандаа жаргасан бол бас биш. Гэхдээ нэг талтай бол энэ бол алтан загасны хөвд ч юм уу. Энэ бол бас амар сайхандаа жаргаж байгаа гэж хэлж байна. Хиний байрнаас өрнөөс тий. Тэгэхээр бас ерөнхийдөө үлгэрүүд амар сайхандаа жаргажээ гэж дуустдаг бол алтан загасны үлгэр сууж байжээ гэж дуустдаг. Тэрүүгээр бас онцлог гэж бас хэлж байна. Миний хувьдаас яг өвгнийг харахтаа эмгэнээс өөр нь юу вэ гэж бодохдаа амьдралдаа аяга сэтгэл хангалуун аз жаргалыг мэдэрч чаддаг хүн болов гэж боддог байхгүй. Тэгэхээр эмгэн болохоор нөгөө шунал гэж яриад байгаа чинь сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрахгүй байна гэсэн дохио байнга толгойд нь байгаад байгаа учраас нөгөө шунал нь илүү хөдлөөд байдаг юм болов. Гэтэл өвгний хувьд ерөөсөө тийм байгаагүй. Тэр оронтой байна. Эхнэр нь байж байна. Миний чавган зөөж, миний чавган зугаасаа ийм юм уу? Тэгээд хайртай зөөж чавган зөөж. Энэ чавган зөөжтэй. Яс үлгэрээс магадгүй ингээд үргэлжлүүлээд ургуулад ярих юм бол яг аз жаргалтай амьдрал гэж тэгвэл яг юу юм бэ гэж бас ярилцаж болох юм тийм. Нөгөө гэр бүлийн гишүүн байдаг ч юм уу. Тийм хүмүүс бол бас аз жаргалтай амьдралыг бас арай өөр зүйлээс хайдаг байж байна. Гэр бүлийн аз жаргал гэдэг бол гэрийнхэнтэй байх. Нэг дээвэр доор те гэрийнхэнтэй сууж явах юм бид хоол идээд хоолоо хавааж идээ сууж явах. Тэр л аз жаргал. Яг нь миний хувьд. Миний ээж хоёр дүү нар маань гэртээ байна. Тэгээд хоолоо идээ сууж ийн. Тэгээд таараа тоол идээ сууж явахдаа ингээ их аз жаргал юм дээр. Ингийн зүйлээс яг аз жаргалыг мэдэрч чадж байна гэдэг бас нөгөөдөр айгу бас баяр жаргал гэх юм уу те. Зарим хүмүүс аз жаргалын төлөө гээл мөнгөний төлөө яваал олон их сургууль төгсөөл олон сертификат цуглуулад байгаа юм нэ. Тэрнээс нэг аз жаргалаа мэдэрч чаддгүй. Үн цэнийг олж харж чаддгүй үед байдаг. Яг эргээ харах юм бол эргийн тойрноо гэр бүлийнхэнтэй зүгээр сайхан тойроод хамтдаа хоолой идэх суугтай тий. Өнөөдөр надад сургууль дээр ажил дээр юу болсон тэрийг хуваалцаа суух ч гэсэн айгүй нэртэй аз жаргал шүү дээ. Хажуудаа байгаа хүндээ өөрийнхөө тухай яасээс нь ярих гэдэг чинь бас нөгөө төгөр хүнд айгүй хэрэгцээ байдаг зүйл шүү дээ тий. Аха. За тэгвэл өнөөдөр үлгэрийг харсан чи дахиад нэг үлгэрийг бодоосаа гэж хүсчихээ. Харсан хоёулаа Орос ардын үлгэр юм байна. Тэгэхээр Монгол ардын үлгэрээс нэгийг нас хамтдаа яриад өнгөрөө гэж бодлоо. За Монгол ардын үлгэр их юм бол гинт яг ингээд бодсон чинь эрхэм мэрэгэн. За эрхэм мэрэгэн дээр ч гэсэн бас хамгийн харж болох зүйл төсвөлтэй харагддаг. Хэлсэн үгэндээ хүрдэг. Одоо тий хар нөхөнд амьдарч эрхээ өөрөө хогтлоо. Хар нөхөнд амьдрнаа тий үүсэдэж хар ус гэж. Тэгээд 7 нарыг бол харуулж чадаагүй нэг нь үлдээгээд тэр бол тий магадгүй одоо бол тий цогтод нэг газар очиад тий хүнд өрхтэй юм уу тий ингээд амьдарч иж нараа үзээд байж иж болох ч байсан гэсэн тэр эрхэм мэрхэн
хэлсэндээ өрдөг. Харанхуйд амьдэрдэг. Яг тэрийг тархахтай зөвлөдөг. Тийм хэлсэндээ хүрдэг тийм зүйлийг харж болно. За тэгээд тэр хүмүүсээ бас юу хүсч болдог вэ? Магадгүй хор уршиг талаас нь энэ үлгэрийн ном учраас тиймэрхүү зүйлсүүдийг бас дуртайгүй харуулахгүй хүсээгүй гэж болно. Гэхдээ магадгүй наргүй бол яах юм бэ тийм үстэй. Тэгэхээр бас ямар чухал юм бэ? Тэгэхээр бас тэр нэг нар үлдээсэн одоо ямар чухал юм бэ? Байхгүйсэн бол бас тэ яах юм бэ? Тэрийг бас тэр хүмүүс бодож үзээгүй байна ч гэх юм уу. Тэгэхдээ ингээд бодох юм бол энэ үлгэрүүд чинь бас гүн шүү. Хам номнууд бол тэг гүн гүнзгийг нь гаргаад ирсэн байдаг байхгүй. Тийм болоо нөгөө том зузаан гүн гүнзгий. Тэгсэн үлгэрийн номнууд бол тэр гүн хэсгийг ингээд одоо нуугаад хантризээ. Тэгээд ерөнхий сэдвийг гаргаад ирдэг. Хүнд тийм төсөөлөн бодох, судлах юмнуудыг бас үлдээдэг. Тэрүүгээрээ үлгэрийн номоос хүүхдэд их чухал. Яг хүмүүс болохоор хүүхдэд ойлгоход амархан ч юм уу, уншихад амархан төвхтэй биш байдлаар ингэсэн байдаг гэж бодож иж болох ч гэсэн бид бас тийм энэ хүүхэн зүйлсүүдийг бас судалж болох юм тий. Хараацаа гэж гол дүрээгээд байгаа шүү дээ. Тэгээ бидний амьдралд харах юм бол зорилгынхаа төлөө бүр улаан, шатан, гүйн зарим тохиолдолд амнаасаа хүртэл эрсдэлд оруулаад одоо тарга болсон мэргэний хувьд бол тий өөрийнхөө амьдралыг хүртэл өөрчилж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдрийн нийгэмд бид нар зорилгын төлөө энэ мэт улаарч зүтгэж байгаа үе байхад хаяа нэг юм зогсолт авах ч юм уу те. Эн чи юу илээ? Миний хар бассангүй штэ гэс нэг тийм зогсолтууд ирдэг штэ. Тэгээ тэр үед очиргүй айхтар сэтгэлээр унаад одоо хүн дээр хүлээж авахаас илүүгээр яг юу болоод өнгөрөв. Яагаад ийм юм болов? Яагаад гэдэг асуултыг тавиад яах хэрэгтэй вэ? Цаашдаа энэ нь яаж өрнөх юм бэ? Арай нэг өөрөө нөгөө улаачдгээд байснаас нэг арай өөр байсарнаас хараад үзэл арай өөр бах те. Их үлгэр дээр те ингээл ерхий мэрэгэн одоо ингээ хэлсэндээ үрж байгаа бол магадгүй өөр том зохиол байсан байж болно шүү дээ. Тэгсэн бол ерхий мэрэгэн содолж байгаа шүү дээ. За одоо те магадгүй 7 сумтай явж исэн ч юм уу. Тэгээ нэг нь ингээд алдчихдаг. Эсвэл тэгээ сүултээ за шинэ сум олж авъя гэдэг юм уу. Эсвэл одоо яах вэ те. Эсвэл одоо тэр хараацаанаас арга өшөө авах уу. Тэгээ тиймэрхүү зүйлсүүд бас тэг үржилж бас болох л байсан. Тэгээд аль ч үлгэрийн ном учраас хүүхдүүдэд бас хэлсэндээ үрх ямар ч чухал зүйл таалах биднээс. Тийм. Яасан хараацаа шуу гэдэг анх миний хувьд л үлгэрээс анх сонсоод хараацаа шууг айгуу сайн мэддэг. Тэнгүүтээ тагтааг айгуу сайн мэддэг. Тэгээ хоёр өөр шуу гэхлээр бараг шуу байдаг байж жоохон том болсон ч нэ болжимрыг бас ялгдаг болж ирлээ. Тэгээл ер нь үгийн санд нь шууны төрөл гэвэл энэ гур нилээ яасан. Тэгжиж дараад нь сургуульд ороод хүмүүн галуу гэж яваад орчихсон. Үлгэр дээр айгуу чухал тий. Сонсоо. Хэлдэг учраас санахад агуулъя. Бүх дотроо төсөөлсөн байгаа. Хийж чадахгүй чинь. Сонсож байгаа юм чи төсөөлж л таа. Тийм учраас за хараацай. За юу ч гэсэн хоёр тусдаа зүйлтэй. Тусдаа тий хуваагдсан байдаг юм байна. Түүхтийн төсөөлөлд болж байгаа. Энэ бол бас сурж байгаа зүйл. Суралцж байгаа. Тэгээд ер нь хараацай гэсэн хараацай гэж юу юм бэ? Хараацай гэж шувуу юм байна. Шувуу гэж юу юм бэ? Өө чинь юм олон төрөл гээд. Хэдэн бол хүнийг бас тий асааж өгч чаддаг зүйл юм байна. Гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй. Яа тэгээд Монгол үлгэр болоод Орос ардын үлгэрийн тухай бас ярилцлаа. Сонирхолтой байлаа. Өнөөдөр сүүлийн нэвтрүүлгийн манд шижиргээ оруулж байгаа сүүлийн дугаараа тий. За тэгээд өөр үлгэрийнхаа тухай бас ярих гэсэн хэлхий гэсэн зөвлөлдөө. Ерөнхийдөө харилцан яриа яваад ерөнхийдөө хэлье гэж утсан зүйлсүүдийг хэллээ. Тэгээд та бүхэн энийг сонсоод хамгийн гол нь энийг энийг гэдэм байх гэж сонсоод өнгөрөх биш. Өөртөө практик болгож тий хийх ёстой зүйл юм байна гэдгийг. Тийм тэгээ бусдад дуулах ёстой зүйл юм байна. Магадгүй бит хоёр энд буруу ирсэн байж болно. Тэрийг бас зас залруулад хүмүүстэй түгээх хэрэгтэй юм байна. Хөндлөх хэрэгтэй. Тий тууштай байх хэрэгтэй юм байна гэдгийг одоо ерөөхдөө зааж өгсөн зүйлтэй хэлж өгсөн тийм байна. Сануулсан зааж өгсөн ч сайшаа тийм сануулсан тийм зүйл байлаа. Ерөөдөө бол
өөртөө маш баяртай байна. Бидний ч гэсэн баяртай. Тэгээд өмнөх нэвтрүүлгүүдээ сонссон орцсон хамтдаа оролцдог хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд шижрийн талаараас аягүй олон хүмүүс ярилцж байгааг дараагийн нэвтрүүлгийн яах вэ гэж аягүй хүлээлттэй байгааг танаас сонсож байгаад баяртай байгаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг маань сүүлийн учраас бид нэр сүүлийнхаа нэвтрүүлэгт нэг юм болон гаргадаг байхгүй юу? Надаас тань гэсэн болно. Тэгээд оролцож байгаа сонсогчид маань одоо зочид маань сонсогчид зориулаад яг юуг хуваалцах боломжтой вэ? Зарим хүмүүсээс шүлэг, зарим хүмүүсээс өөртөө тохиолдсон сургамжтай зүйлээ ч юм уу те. Өөрөөсөө одоо бусдад юу хуваалцаж болмоор байна. Тэрийг хуваалцдаг. Магадгүй чиний хувьд Солонгост ирээд өнгөрөөсөн хугацаанаасаа бас ойлгосон, ухаарсан, бас Монголд очиж хэрэгжүүлэхийг хүссэн зүйлсийг бас олж харсан бол хуваалцаж болно тийм цаг гаргая. За шижрэгээс манай сонсогч танд нэг одоо бодсон чинь хүнд туслах гэдэг зүйлийн талаар бас дуртай байна. Ааха. Магадгүй одоо хүн аалз гэдэг киног үзчихсэн баг. Тэрэн дээр хүн аалз ингээд гожинцэнд явж ирсэн чинь тэ нэг тэмцээнд ороод шаналын нөгөөг өндлөө хүнд хорсоод тэгээд нэг хулгайчийг зүгтаалагчдаг. Эцэстээ тэр хулгайч нь тэ ахыхаа алуурч юм болоо таарчдаг. Тэгэхээр бас жижиг танд өөрт чинь хамаагүй зүйл байсан ч гэсэн хүнд туслах хэрэгтэй. Хүнд туслахаас маш чухал зүйл юм бэ гэдгийг бас хүмүүс бодож үзэх хэрэгтэй. Тэгээд нэг сургамжит өгүүлбэрүүд гэдэг ном байдаг. Тэрэн дээрээс уншиж ирсэн. Тэгээд нэг хүн ирээд уцаараа яриулаач гэдэг тулсан шуудаг. Яасан ийсэн гэдгсэн чинь тэнд нэг хүн одоо ингээд хөл амьдралын зааг дээр байна. Хэндлэг дуудах хэрэгтэй байна гэсэн чинь наа чи миний хэрэг биш байна гэд яваад. Тэгсэн чинь дараа нь тэр хүн нь гэр бүлийнхэн хүн гэж таа. Тэр хүн 1000 гаруй сая байхын тухай үед яриулсан бол те хүн яг өөр хүн тухай үед өөр хүн тус болж байгаа гэсэн те сүүлд нь ингээд ирэх чинь гэж мэдээгүй ч гэсэн тусалсан бол дараа нь ингээд хаусахгүй байж ах ч байсан юм билүү. Тийм учраас жижигч гэлтгүй танд өөрт чинь хамааралгүй байсан ч гэсэн хүнд туслах гэдэг өөрөө ямар ч чухал зүйл юм бэ. Одоо интернет дээр болохоор дандаа өөр дээр нь буугаад байгаа ч гэсэн ерөнхийдөө бол хүнд туслах гэдэг танаас хүнд тусламж өгөөд ирж байгаа цааталт нь өөр ямар нэгэн асуудал байдаг л гэж таараа. Тийм учраас хүнд туслаж боломжтой гарвал хүнд тусалж байгаарай л гэж хэлмээр байна. Маш баярлалаа. Энэ үг хэлж байгаа шижээ мань өөрөө айгу тусч залуу байгаа. Тэгээд сая хоёлаа яриандаа ч ярьлаа та хүн сонсох бол төсөөлдгөө гэж. Та шижрээг магадгүй сүүлийн нэгтүүлд их тусч их өндөр залуу юм байна гэдгийг нь төсөөсөн бахаа гэж бодож байна. Танд бас хоолой ямар санагдсан байна? Бас өнөөдрийн комментар таас нэвтрүүлгийн доор хуваалцаараа бас шижрээ мань одохгүй Монгол иргээ буцах гэж байгаа. Тэгээд энэ завгүй үедээ ч гэсэн бидэнд цаг гаргасан баярлалаа. Тэгээд өөрийнхөө уншсан номын ертөнцөөр манай сонсогчид нарыг аялуулсан баярлалаа. Тэгээд цаашдын ажил хөдөлмөрчээ сурлагт өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Мэдээж хэрэг танай нэвтрүүлгийн хамт олонд ч гэсэн ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Тэгээд дараагийнхаа 6 сард шинэ зочинтойгоор өнөөдөр нэгд өдөр болгоны нэвтрүүлгээ танд хүргэх болно. Тэгэхээр таны ажил амьдралд ч гэсэн өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд ингээд өнөөдрийнхөө